авчирсан зүйлийг банзаа хөрөлтөгөө гэдэг хүн аваад ирсэн энэ Чингис хааны алтан аялгын нууц гэдэг. Энэ яасан гэхэр зэрэг 800-ны дараа одоо жишээлбэл Давааним гэдэг хүн юу хийх ёстой юм бэ гэдгийг энэ дээр бүгдийг бичсэн байна. За ингээд энэ бол одоо бас гайхалтай одоо ийм зүйл. Энэ одоо биднээс огт танихгүй нөгөө энэ рүү Монголын зүрх тийм ээ гэдэг одоо танай нэвтрүүлэгт оролцож байх үед гинтхэн гаднаас нэг хүн орж ир танилцаад тагсан тэгээд танилцсан шүү дээ тийм ээ. Алтуу хийх чинь тэрийг харуулах хараа номын. Тэгэхээр үзэгчтэй нэг бяцхан тодорхойлох. За дараагийнх нь яасан гэхээр одоо манайхны алдартай одоо судлаач хүн биш үү одоо Ган хуйг шудрах одоо Арцугийн Ган хуйг гэдэг баха. Тэр улс төрийн судлаач. Тэр эдийн засагч чивлэв тийм ээ. Тэр хүн жишээлбэл тэр хүнд бас нэг ном байгая. Бас яг энийг одоо баталсан ном байгая. Тий. Тэгээд тэр номын одоо CD одоо бичлэг энд байна л да. Одоо 40,000 үгийн толтой бүр ингээд орчин үеийн монгол хэл дээр нь орчуулаад ингээд одоо янзалсан ийм байж байгаа. Энэ хоёр дээр яасан гэхээр зэрэг манай удмынхны нөхөр Даваанимын юу хийхийг ингээд одоо бичиж гаргаад ирсэн. За нөгөө талаас гээд үзэх юм бол дэлхийн талаас гэх юм бол одоо Нострадамус байж байна. За тэр Казахстаны одоо үзмэрч Гульбашин Бапановна гэж одоо дэлхийн алдартай үзмэрч хүн бий. Үзмэрч гэдэг нь үздэг хүнийг хэлж байгаа. За одоо өчигдрийн одоо тэр ирсэн Тинета Мухаммад бай. Эдгээр чи миний ерөөсөө юу хийхийг дараа жил та тийм хийх юм байна гэд одоо аль хэзээний бичээд хэвлэл энэ төр дээрээ баталгаажуулаа гаргачихсан ингэ байж дээ шүү дээ. Надад ч одоо өчнөө одоо 100 гадаадын хэвлэл дээр одоо бичигдсэн зүйлүүд байгаа шүү дээ. За ийм учиртай байдгийг. Тийм учраас монголчууд яг өгөхөр тэр бүх тэр язгуурыг авах шингээх гэдэг юмыг өөрсдийнх нь эрх мэдэлд өөрсдийнх нь одоо хэмжээнд одоо юунд байж байгаа ийм зүйл шүү гэдгийг одоо хэлэх байна. Тэгэхээр одоо саяны холбогдсон хүн ч гэсэн одоо хүн жишээлбэл Чингисийн язгуур шингэх нь үгүй гэх магадлал байна. Тий, саяын түүхэн шалгуур шүү дээ. Энэ бол түүхэн шалгуур юм байна. Энийг биднээс бас тэнгэрээс болгох шүү дээ. Мөнгө тэнгэрээс болгож ийм хүмүүс байх хэрэгтэй байна. Одоогийн удирдагч нар чинь ийм хүмүүс байх. Тэгэхээр зэрэг одоо тэнгэрийн одоо шалгуураар түүхэн шалгуураар шалгуулсан. Тэгэхээр сэтгүүлч би буруу ойлгосноо зүг ойлгосноо нэг асуулт тодруулмаар байна л да. Ерөнхийдөө зүгээр ингээд үзэгчтэйгээ цуг ойлгох гэж явж байгаа учраас тийм ээ. Давааним гэдэг хүн бол одоо бодлого баригч энэ хүн болвол 800-ны дараа Чингисийн язгуур одоо тэр олон жанжин гавьяатнуудтай цуг язгуурын буулгах ажлыг хийх ёстой хүмүүс үү? Мөн. За тэгээд тэр язгуур нь буухтаа энэ монголчууд дотроос сонгоод одоо өөртөө орох нэ дээ тийм үү? Сэтгэлийн дагаж шингэж орох уу? Тэр алтан ургийн бодлого гэдэг юм дотор хоёр юм байгаа гэж би хэлсэн ээ. Нэгдүгээрх нь одоо гүн хаан, хоёрдугаарх нь тэр мөнгө тэнгэр жинхэнэ бурхантайгаа харилцдаг. Тэр одоо язгуурыг авдаг хүнд одоо шингээж өгөх чадвар. Тэр нь Чингис хааны гарал үүслийн дайлагдаг. Үндсэн шинжин тэр. За ийм хоёр юмыг яг өгөхөр зэрэг яаж хийх үү гэдгийг л энэ дэлхий дээр баримталж ингэж одоо ирсэн. Тэгээ баримт энтертэй ирсэн л дээ. Бидээс. За одоо нэг хүнтэй холбогдъё тийм ээ. Байна уу? Та бодлого нэвтрүүлэгт холбогдлоо? Байна уу? Сайн байна уу та? За. Энэ Даваанimгоос 2003 оны 10 сар гэдэг тоо хэлээ. Тэгээд тэр нэг өдрийн мэдвэр бол энэ тоо танд нэг бодогдох уу гэж асуух гэсэн өөр юм байхгүй. 2003 оны 10 сар. 2003 оны 10 сар. Тэгээд өдөр нь хэлмээргүй. Яг эдний өдрийн. Тэгээд энэ тоо танд энэ тоо танд нэг бодогдох уу? Энэ бодогдож гин үү? Энэ танагдах уу? гэж юм нэг мэдрэгч юм. За та уцаа барьж байгаарай. За бодогч байна. За юу бодогч байна? 2003 оны 10 сард надад нэг том үйл явдал болсон юм. Тэр том үйл явдал юу гэхээр зэрэг Чингис хааны одоо тэр Ховлын хаанаас уламжилсан 29 зарчим байна шүү дээ. Мөнх тэнгэртэйгээ жинхэнэ бурхантайгаа харилцдаг. Тэрүүнд одоо би хөгжмийн тэр тэнгэрийн зүүн гэдэг хөгжмийг хэлээрээс олж одоо чадахгүй байсан. Маш их судалсан одоо Жан Салнорова хөгжим гэл одоо бишгүүс судалсан. Гэвч олаагүй байсан. Тэр би 2003 оны 10 сард тэр хөгжмийг 10 сарын хэдэн бэ? Энэ хүн яг тэр тоог нь хэлүүлэх гээд ах шиг байна л да танаар. Тоог нь би хэлчихээ тааны тоо хэлдэг тэр тоогоо гэж хэлж байгаа. Тоог нь энэ хүн өөрөө мэдээд байгаа юм байна. Тэгээ 2003 оны 10 сарын хэдэн бэ гэдэл нэг юм асуугаад байгаа юм байна л да. Та өөрөө хаанаас ярьж байгаа хин гэж хүн бэ? Би Хойгаа гэж хүн байна. Хойгаа гэж хүн байна. Тэр үед бол тэр одоо тэний таваагаас би яг өдрөө бол санахгүй байна. Тэ 10 сард нь 10 сард ямар ч юм надад 10 сар энтер гэдэг сар бол бас жилийн сарууд дотор онцгой сарууд байдаг л да. 7 сар 10 сар энтер гэдэг онцгой сарууд бий. За бас та. За баярлалаа. За тэгэхээр ерөнхийдөө өөртөө манайх нэг
нэвтрүүлгийн дундуур нэг бичлэг үзүүлэхээр авчирсан байгаа олон минут бол чадахгүй бах. Яа тэгэхээр бас болж үл хэдэн үзэгчдийг авч асуултанд хариулмаар байгаа. Тийм болохоор одоо найруулагчаасаа хүсье нэг 3 минут манай тэр Чингис хааны тайлаа талхын оролцсон хүмүүсийн сэтгэл ямар байсан, яг тэнд оролцож исэн үеийн бичлэгийг 3 минутын хугацаатай үзүүлэе гэж бодож байна. Гал асааж явах үед бол эхний ээлж өөрөө гал маань ассан шүү дээ. Тэгээ яваад битэр нөгөө шар тасаа хийгээд галаа нэлээ хөгж өгöd байж итэл. Тэр газраас битэр чинь баг хөндөрстэй багш ч өрөөд гэжсэн хөндөрж шүү дээ. Тэгээ хоёулаа болохоо үл энэ гарын даа тэгээд битэр гарсан баг. Чингис бууцсан байгаа байхгүй юу? Хаад ингийн зүйлсүүд буусан одоо энэс бол ухааны ертөнц бол нэгдлээ. Энэ галын энэ дотор гэтэл 3 өөрөөр асж байгаа байхгүй юу? Энэ өнгөнд дандаа бэлэгдлийн онцгой сайхан одоо өнгөөр асж байна. Энэ олон сүнсэн дотор энэ одоо хасаргж байна. Хувь салхи шиг ингэж эргэж байгаа байхгүй юу? Энэ яг ингэж энийг эргэж яхад бид нар бол газраас хөндөрч хүмүүс мэдсэн үү? Газар ингэж дөргöd байгаа шиг бид нар газраас хөөрөөд байгаа юм шиг. Ямар ч газар үлдчихсэн. Яг газар нүжигсэн. Газар нүжигнээд ингэ газраас тэгээ хөөрөөд байгаа юм шиг байсан. Эргэлэгч маань тэнгэрийн зарлиг уншаал ингэж яасан. Тэгэхэд ерөөсөө ингэ маш том өвчтэй гал орж ирэл бас харуулж байгаа шиг яг хоёр эргэлэгчийн дунд ингэж тусаал ерөөсөө тэр маш урд тэгэл харагдсан. Гэвь энэ хоёр баруун ирсэн хас байсан. Гэтэ хар цагаан хоёр хас байсан байхгүй. Гэтэ цагаан хас нь болохоор яг харахгүй хүн. Ерөөсөө би энэ сүмнээс Чингис хааны хөрөг гэж яг хөргийг аяг бодож өгдөг хүн л дээ. Таалагдсан хөрөг. Яг бол би ийм хөргийг хайжсан. Тэгээ Чингис хааны би боддоо ямар ч хатсан унжаа хүн байгаасаа гэж боддог гэсэн. Манай монголчууд аягүй олон удаа зурсан. Гэхдээ бүгд хатсан унжиж зурдаг. Чингис хаан чинь 40 хүртлээ 50 хүртлээ манай учраас хасан унждаг байхгүй. Ингээ харсан чинь шууд аягүй гоё юм бэл. Нэг гол ширүүн дүртэй тэгээд өрөөн шанаатай. Тэгэхэд аягүй гоё. Нэг ширүүн мөртлөө гоё харж ирсэн тийм шууд харагдсан. Цаана харагдаад байгаа хүчийг жоох нэмэл тэгэл ерөөс хүчийг нэмэл харын хар цагаан болгол гаргаад ирэхэд л өөрөө гаас. Энд үсээ ямар ч компьютер мэддэг хүн resolution-с гадна бас ахаад нэг контраст байгаа байхгүй. Контраст нэмэхэд л гараад ирнэ. Контраст нэмэхэд юу ч нэмээгүй хот гараад ирнэ. Яг тийм зураг. Би зураг байгаль өөрөө зурцсан. Ямар ч өөрчлөлт байхгүй. Тэр зүгээр л контраст нэмэл гараад ирсэн л байхгүй. Тэгээ гаргаснаа л би азтай. Алтан ургийн 30 дахь удмын эрхэм хүн наран саран хэмээгч мөнх тэнгэрийн ёс Зэрлэг тэмдэгтэй хооллоор дэлхийг дамгалж таны гэрээстэл өгөөд хааны зэрлэгээс ор цаг хугацааг алдалгүй 800-ны дараа мөнх тэнгэрийн хүчит ёс элчи хэзэн Чингис хаан таны эрх мөч эзэг нэг цагт ухтан хураалж буулгасан нь тулуун удам бүлгөө. За баярлалаа найруулагчаа. Тэгэхээр сая та бүхэн тодорхой хэмжээний бас нэгэн баримтыг үтсэн байх гэж боддیں۔ Үзэгчтэй. Тэгээд нэвтрүүлэг маань маш цөөхөн хором үлдсэн байна. Тэгээд бид хамгийн гол нь болж игэл олон оролцогчийг авъя гэж хүсэж байгаа учраас дахиад цаа нэг тавья гэж бодож байна. Ингээд та холбогдорой байна уу? За байна уу? Бодлого нэвтрүүлэг байна? Тийм үү. За. би том дуурай дээр яриа гэж байна. Өөрөө ямар одоо би ямар үстэй гаралтай тийм би нэг асууман бидний сонсголтоо бол бүрээд сонссон. Энэ Чингис ч өөрөө бүрээд байгаагүй. Тийм нэг хариулт өгч. Энэ сонсголтоо тэгээд юусэн хүн ихээргүй юм уу яадаг юм да. За та хариултаа сонсоорой. За таныг одоо яг Айлын аймгийн Айлын өвний хүн бэ? Таныг одоо сонсохдоо би бүрээд хүн гэж сонссон. Тэгэхээр Чингис хаан бол бүрээд байгаагүй шүү дээ гэсэн байна. За тэгэхээр зэрэг энд бол энэ хүнтэй цаг учраас тийм ээ. Яг үнэнхүү сонирхож байгаа хүмүүс нь холбогдвол бид их баярлах байна. Тэгээ энэ одоо энэ хүнд биднээс одоо гарлаа ингээл тайлбарлах гал одоо ингэх юм бол хайрын цаг шүү дээ тийм. За та бүрээд үгүй юу? Би өөрөө Чингис хааны алтан ургийн хяад боржгоно. Тийм ээ. Жинхэнэ одоо хяад одоо ийм хүн. Айлын аймгийн. За би өөрөө Улаанбаатарын одоо 40,000 тавьцаа одоо өссөн хүн. Төгссөн сургууль 33. За миний өвөг дээдсийн нутаг.
би нэг овгороо явдаг тийм ээ. Номын хаан гэж 13 дахь үеийнхээ овгоор явдаг. Номын хаан буюу ном чавхдаг явдаг. Тэр маань одоогийн Хөвсгөл аймгийн Галцсум тий алдарт одоо хорог 3 яргайт. За тодорхой хэмжээгээр ойлголт авсан байх гэж бодож байна. За ингээд дараагийн үзэгчтэй холбогдъё. Байна уу? Та бодлого нэвтрүүлэгт холбогдсон байна? Байна уу? Байна. Би энэ таван угаан бүхэл талын үйл ажиллагаа бодлогыг дэмжиж явуулдаг нэг компани. За. Би тэр тайлбарлагын дээр өөрийн биеэр оролцож явсан. За. Хийж байгаа бүхэл үйл ажиллагаанууд бол надад 100% таалагддаг. Ягаад гэвэл тэрээс тэр нэг дахлаг махлаг энэ төр дээр хийж байгаа үйл ажиллагаанууд бол Монгол заншил тэгээд одоо тэр байгаль дэлхийг хайлах хамгаалах гэдэг утгаар нь одоо бүхэл одоо үйл ажиллагаа бол сайхан үйл ажиллагаа явуулдаг. Тийм учраас бол би энэ давааны угааг бол бүрэн дүүрэн дэмжиж явдаг юм хүн байна. Ингээд энэ хүний цаашдын ажилд нь улам их ханжилт өгсөе. За баярлалаа танд. За асуулт байвал сонирхох асуулт байвал одоо би 2 үзэгч авъя. Яагаад гэвэл цаг маань нилээд явчлаа. За та бодлого нэвтрүүлэх холбогдлоо? Байна уу? Байна. Манайд ямар солиотой нэвтрүүлэх явуулт юм бэ? Мэдрэл муутай маш. За. Нэг л жоон гажиг юм явуулаад байх шиг байна. Би Монголоор л явъя л та. За танд асуух зүйл байна уу? Та нар нэг жоон тэнийг юм болооч наадхаа тасгшууд. Чи өөрөө болоорой гэж. За ямар ч байсан янз бүрийн үзэл бодолтой хүмүүс холбогдож байгаа. Янз бүрээр ойлгож байгаа хүмүүс байгаа. Тэртээ дөрөв бүх хүнд бид манай нэвтрүүлэг таалагдах албагүй. Үзэх сонирхож байгаа хүмүүс нь үзээд одоо таалагдахгүй байгаа хүмүүс нь бол заавал таалагдуулах гэж энэ нэвтрүүлгийг хийгээгүй. Хэрвээ энэ нэвтрүүлгийг үзэх сонирхолтой хүн байгаа бол суугааслаад өөр телевиз үзэж болно. Байна уу? Байна. Та бодлого нэвтрүүлэгт холбогдсон байна? Сайн байна. Ахын нэг юм хэлээд байна. За. Францын их зүйч Нострадамус энэ 2000 оны зааг дээр солигж алтан босхон дээр энэ Тэнгэрээс нэгэн хаан Монгол дахин залдарч ирнэ гэсэн байдгийг. Тэр үед Чингис хааны хойд дүржөөж бол модон шөнө Атилаж гэдэг юм. Ямар ч гэсэн Монголд бол ер нь ээлжийн тэнгэрийн хөвгүүд ирдэг байх юм л да. Тэгэхээр энэ хүний мөрийг цагаатах энэ гадныхан болохоор тагтан хараар бичсэн байдгийг. Харин энэ одоо эрийг мөрийн цагаатах асуудалд бол энэ даваа нэмийн оруулж байгаа хувь нэмэр бол асар их өндөр юм. Тийм учраас би даваа нэмийг бол одоо үнэхээр ийм сайхан нэвтрүүлгийг танах гэсэн хийж байгаа асуудал бол баяр хөргмөр байна. Өнөөдөр чинь одоо Францын биш Нострадамусын айлцсан тэр их хүний талаар өнөөдөр одоо энэ Монголын үндэсний хөгжлийн зохицуулах гэдэг өнөөдөр энэ их хурал хэлцэгдэж байна шүү дээ. Энэ дотор ихэд одоо Монголын ирээдүйн хөгжил 21 оны хүртэл ер нь хөгжил ямар байх вэ гэдэг талаар Нострадамусын яадахтай нэг нэр байхгүй байгаа байхгүй юу? Энэ бол монголчууд ирээдүгээс сохроо хаж, сохроор дундаж, сохроор тэмтэж юм өсгөж өгнө л гэсэн өөр нөхцөл байхгүй. Тийм учраас энэ Нострадамусын тэнгэрийн хүний талаар ийм нэвтрүүлгүүд цаашдаа улам явж явах болтугай л гэж ерөөё. За танд баярлалаа. За ингээ ерөнхийдөө манай нэвтрүүлгийн маань үзэгчтэй холбогдох цаг ингээд бүтэн 30 минутын хугацаа өнгөрсөн байна. Тэгэхээр хэдийгээр цөөхөн үзэгчтэй холбогдсон ч гэсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Манай утсанд холбогдох гэж яарч залгаж байгаа үзэгчдэд энэ утсыг санал болгох байна. Энэ утас руу холбогдоод та бүхэн өөрсдөө санал одоо бас сонирхсан зүйлээ тодруулж болох юм аа. Тэгэхээр өнөөдрийн манай нэвтрүүлэг бол хэн нэгэн хүнд одоо жишээлбэл энэ бүхний хүлээн тулган одоо жишээлбэл зөвшөөрүүлэх гэж хийж байгаа нэвтрүүлэг биш. Бас хэн нэгэн хүнийг энийг ойлгооч гэж хүсэж одоо гуйж хийж байгаа нэвтрүүлэг биш. Зөвхөн өнөөдөр бол бид нэвтрүүлгээрээ энд Монголын хаадын гүн ухаан гэдэг асуудал байна шүү. Энийг бид анхаарал тавих хэрэгтэй юм байна. Монгол хүн гэж бид нар чинь хин юм бэ? Бидний үндэс угсаа хин юм бэ? Бид ямар үнд цэнтэй юм бэ? Бид хаашаа явж байгаа юм бэ гэсэн олон эргэлзээтэй байгаа асуудлуудад нэг талаас нь ч гэсэн хариултыг өгөх боломжийг л үзэгч та бүхэндээ олгож байгаа нэвтрүүлэг юм шүү. Түүнээс биш та бүхэнд одоо ялуу зүйлийг тулган шаардж байгаа юм бишээ. За ингээд нэвтрүүлэгт маань маш цөөхөн хугацаа үлдсэн байна. Тэгэхээр одоо маш олон оролцогчдыг урьж ирүүлсэн байгаа учраас тэдэндээ бас тодорхой хэмжээгээр боломж олгоё гэж бодож байна. За ингээд хэлцүүлэг маань үргэлжилж байна. Баярлалаа. Тэгэхээр өнөөдөр бид сая Чингис хааны гарал улсын тайлга тахилганы баримтыг үзлээ шүү дээ. Тэгээд энд бас багахан хэсгээс л үзүүллээ тий. Тэгэхээр цаана нөшөө 5 удаагийн тайлга тахилга байгаа. 5 удаагийн мөнгө тэнгэртэйгээ холбогдсон. Тэгээ яг 100% бодит баримт кино байгаа. Энэ бол манай Чингисийн мянган фильм студид бол дэлхийд байхгүй тий. Яг 100% бодиттой шинжлэх ухааны ийм баримт кино
хийсэн байгаа. Энэ тахилгаар. Тэгээд би телевизүүдээс нэг зүйлийг хүсэж байна л да. Энийг бол ард түмэн маш их сонирхож байгаа. Тэ? Энэ бол түүхэнд одоо маш гайхамшигтай мөч болоод байгаа шүү дээ. Тэгэхээр энийг ард түмнээс нууж үдээсээ боломгүй байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл TV5-ын танаа телевизэд бас хүсэл тамаар байдаг. Бас Монголын үндэсний телевизэд бас хүсэл тамаар байна. Тийм ээ? Тэгэхээр бид нар манай ерөнхийлөгчийг бол Монгол телевизээр гардаггүй та бүхэн цөмөрөө мэдж байгаа. Тийм ээ? Энэ гайхамшигыг нууж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ гайхамшигтай 5 бодит баримтыг тийм ээ? Энэ гайхамшигыг та бүхэн энэ ард түмэндээс үзүүлээч ээ. Тэгэх юм бол одоо бидний энэ ирээдүйн тий энэ одоо мухадалд очихсан байгаа зүйл шинэ гарцсан одоо энд байгаа шүү. Монголын хадын гүн ухааны нэг гайхамшиг бол энэ Чингис хааны гарал үүслийн тахилга юм шүү гэдгийг хэлмээр байна л да. Тэгэхээр TV5-д Монголын үндэсний телевизэд одоо энэ киног бас ард түмэндээ үзүүлээч гэж хүсэл тавьж байна миний хувьд. За баярлалаа. За өөр бас төлөөлөгчд ирсэн байгаа манай нэвтрүүлэгт. За Чингис хааны гүн ухаанд суралцж байгаа хүмүүс. Тэгэхээр ер нь одоо яг суралцж байгаа хүмүүс юу бодож байгаа юм? Юу бодогдож байгаа юм тийм ээ? За юуны өмнө энэ TV5-ын нэвтрүүлгийг үзэж байгаа. Одоо Чингис хаан мөнх тэнгэртээ итгэдэг тэр үзэгчдэд энэ өдрийн мэндийг хүргье. За ингээ би энэ өнгөрсөн хугацаанд энэ Чингис хааны гүн ухааны Чингис хааны төр барих ухаанд суралцлаа. Тэгээд энэ ухаан суралцаад одоо чи юуг ойлгож авбаа гэх хүмүүс надаас асуудаг л. Тэгэхээр зарим хүмүүс бас надаас чамаа хэрвээ энэ хоёрын оронд тавьжул чи юу их вэ гэд. Ямар ч хэсэн дэлхийн хэмжээнд энэ хоёроос илүүгээр тийм үү Монголынхаа хаадын гүн ухаанаар хөгжүүлнэ гэж би боддог. Энийг бүрэн дүүрэн улс их орноо удирдах авч чаднаа гэдгийг хэлмээр байна. Чингисийн Монгол улс үндэс аврах фронт гэж өргөжж байгаа. Энд одоо тэр давааны багшийн хэлсэн хөдөлгөөнүүд бас нэгдэн орж байгаа. Тэгээд тэр бас яг цэлмигийн хэлдэг шиг бас уриалмаар байна. Одоо шинэ үеийн эх орончууд тэр шинэ үеийн удирдагч нар ард түмэн та нарын дунд байгаа шүү. Би дахиад шалгуурыг хэлчих. Энэ бол түүхэн шалгуур. Тийм ээ? Номер 1 мөнх тэнгэр Чингис хаанд итгэдэг, шүтдэг. 2 эх оронч гэж боддог өөрийгөө. Тодорхой хэмжээнд харгацсан тийм орон нутагта, суманда, багта, хороондоо харгацсан. Тэгээ ард түмнийхээ дунд байгаа. Тэдний зовлон одоо биеэрээ хамссан. Тэгээ ямар нэгэн шашин сурталт автаагүй. Одоо манай ерөнхийлөгч буддаа гэж буруу тийшээ яваг гэж авахгүй да. Тэгээд энэ нийгмийг үндсээр биш гэж боддог. Тэгээ гарц хайж авдаг. Тэгээ эрэл хайгуул хийдэг. Тэгээ энэ нийгмийг өөрчлөхөд миний оролцоо зайлшгүй чухал гэж боддог. Тэгээд үнэн шудраг коррупцт автаагүй. Тим хүмүүсийг эх орон дуудаж байна. Эх орон ч дуудаж байна шүү. Эх орон дуудаад одоо Чингисийн Монгол хөдөлгөөний одоо хүсэлтээр энэ Монголын хаадын гүн ухаанд 205 шилдэг удирдагчийг боловсруулах гэж байгаа юм. Харин одоо даваа нэмгод Чингис хааны дэлхийн активда баярлаа гэж хэлье. Юу гэхээр одоо бидний хүсэлтийг хүлээж авч тийм ээ Монгол орноо аврах хөдөлгөөнийг одоо бид дэлхийд зарлж чинь штэ. Тийм ээ бид дэлхийд тудлаа ирэхгүй. Бидний тим ирэх байхгүй. Монголын хаадын гүн ухаан хэнийг ч хуурдгүй. Бүх юм цаг хугацаатай байдаг юм. Тэгэхээр одоо сая их Монгол улсын 801 жилийн агаар цоошин бөхчүүд гарч ирж байна. Энэ шиг шинэ үеийн удирдагч нар ард түмэн та нарын дунд байгаа шүү. Та нар өөр хүний үзэл сурталт бүү автаараа те бүү эргэлзээрээ. Энэ одоо бидний нутц руу 99 78 58 74 гэж миний нутц байгаа. Энэ рүү хандаарай. Тэгээ 105 205 удирдагчийг бид бэлдэж хормын дотор Монгол орныг өөрчлөх асар их боломж байна. За баярлалаа. Сэмэцгэн Монголын ард түмэнд намайг инф бол гэдэг. Би одоо Монголын хаадын гүн ухаанд 2 дахь ээлжинд суралцах гэж байгаа. Тэгээд Монголын залуучуудад хандаж хэлэхэд бааранд байхгүй тэнээсээ гарч иж байр сууриа олооч гэж уриалмаар байна. Үүний тулд Монголын хаадын гүн ухаанд ирж боловсрооч гэж уриалахаар байна да. Сэмэцгэн ингээд энэ нэвтрүүлэлд орж байгаа баяртай байна. Монголын хаадын гүн ухааны 2 дахь шатнд суралцах гэж байгаа. Намайг 9 Эрдэнэ гэдэг. Бид нийт Монголын залуучууд уриалж битгий зүгээр суугаач. Би хийх бол хин юм бэ гэж уриалж залуучуудаа уриалж эх орон аврахын төлөө бид бүгдөө Монголын хаадын гүн ухаанд суралцах ёстой шүү гэдгийг залуучуудаа уриалж байна. Яагаад Монголын хаадын гүн ухаанд суралцъя гэж бодсон бэ? Хэн чамайг ийшээ дуудав? Би өөрөө энд тайлбар хэлэхэд оролцсон л доо 5 дахь удаагийн 12 сарын 21-нд болсон. Тэнд оролцоод нөхөр шал өрөмс цуглд юм билээ. Монголоо гэсэн аврах гэсэн сэтгэлтэй монголчууд нөхөр шал өрөмс цуглд юм билээ. Тэгээ энд сурснаар л бид Монголоо аварна. Өөр ямар ч тийм сургууль зураад мэдэхгүй. Сая явж байгаа хүмүүс санаа Монголоо дөрөв сургууль байна шүү дээ. Заавал энэ сурах хэрэгтэй гэж бодож байна. За баярлалаа.
За баярлалаа. За тэгэхээр сүүлийн хэдэн хормыг даваа нэмгээд үлдээе гэж бодож байна. Яа тэгэхээр манай гол одоо үзэгчдийн маань хүсэж байгаа сонирхож байгаа зүйл бол даваа бүхнийг даваа нэмгээ хэлэх байх гэж бодож байна. Тэгэхээр ерөнхийдөө Монголын хаадын гүн ухаанд одоо яг суралцъя гэсэн хүмүүс одоо жишээлбэл яаж суралцах боломж байгаа вэ? Тэгэхээр зэрэг яг өнгөрсөн хугацаанд миний цуглуулсан фонд гэдээ үзэх юм бол 10 жилийн турш одоо тайлбарлахад хүрэлцэхүйц. Тийм одоо агуу их гүн ухаан байгаа шүү дээ. Ген фондын одоо ген банкын хувьд үзэх юм бол одоо 22 тэрбум долларын хэмжээний оюуны фонд цуглуулсан байна. Тэгээ аргагүй юм л да. Тэгээ сая зүгээр биднээс хялбаршуулаад энэ жил 10 удаагийн хүн төрөлхтөнд эрс өөрчлөлт гарах. Одоогийн соёл иргэншил үнэнхээр алдаатай байж хүн төрөлхтөн ямар одоо хачин замаар явж байсан юм бэ гэж өөрсдөөсөө ичхүүц. Жилийн дараа гэхэд иччих эхлэх байхгүй. Тийм зүйлийг 10-ыг зарлах юм байна. Тэгээ анхных нь одоо Монгол хүний үндэс нэгэд ингээд зарлалаа. Энэ үндэснийг одоо хамгийн түрүүн хүлээж авсан Чингисийн монголчууд маань тэр одоо хувь заяанд хамгийн ойрхон байгаа. Ийм учраас тийм хувь заяаныхаа төлөө тэмцэцгээе. Тийм хувь заяагаа бий болгоцгоё. Тэгж бие бинийгээ үнэлье. Тэгж бие бинийгээ хайрлая. Монголын нэг хүний арталд 2.5 сая хүн одоо зогсож байх үз. Тийм ээ Чингис хаан тех Монгол улсын үед чинь тэгсэн шүү дээ. Монголчууд цөөхөн мөртөө яагаад дэлхийг эзэлсэн гэхээр нэг хүнийхээ арталд яг тэр одоо үеийн одоо үеэр бол ер нь 3-400 мянган хүнтэй байсан юм шүү дээ. Тэгээ тэр хүмүүс нь одоо зогсож байдаг. Нэг хүний ард. Өөрөөр хэлбэл нэг хүнийг тэгж үнэлдэг, хайрладаг, дэмждэг, тусалдаг, тийм ээ, хамгаалдаг ийм юм тийм нь байсан. Дээдлэлт нь мөнгө тэнгэр нь байсан. За эзэн хааныхаа үед яг энэ бүхэн дутчих шүү дээ. Тийм дутчих. Ийм учраас 2.5 сая нэг хүний артал одоо таны хөтлөгч таны тийм ээ. Одоо манай энэ зөв одоо зүтгэж байгаа манай энэ шавнырын энтер гээд тийм ээ. Гадаа одоо тэнд одоо гудамжинд явж байгаа тийм ээ. Тэр хүнд хэцүү амьдарч байгаа. Тэр бүх хүмүүсийн артал 2.5 сая хүн зогсож байгаа шүү. Ингэж бие бинийгээ одоо тэтгэж дэмжиж ийм үнцэнтэйгээр ингэж яваарай. Тэгэх юм бол одоо гадаадад биднээс тийм ээ одоо боолын хөдөлмөр хийсэн хүмүүс нь ч гэсэн одоо эргэж ирэх тийм ээ эргэж ирээд эх орондоо одоо ажиллах ийм одоо бүрэн болцоотой ийм юм шүү. Монгол бол агуу баян орон шүү. Чингис хаан өөрөө хэлсэн юм шүү. Тэ миний алтан ургийг сонсож явбал гэж одоо яг энэ цаг үеийг хэлж байгаа. Сонсвол дахиад төмөн жилдээ идэх хоол өмсөх хувцас ор хорон энэ бүх юмар дутагдахгүй болоо гэж. Бүр яг одоо ингэж хэлчихсэн байж байгаа. Тийм учраас энэ одоо зүйлээр тийм ээ. Одоо улс орноо авч явж монголчууд маань энэ гайхалтай одоо бүр дэндүү одоо имгэнэлтэй харамсалтай энэ замаасаа өтөр түргэн одоо холдмоор байгаа ийм юм аа. За тэгээд энд зүгээр энэ юуг саяын одоо тэр нэг хүн 100 сая тийм ээ ам долларын хэмжээний үнэтэй гэж хэллээ тийм ээ. 10 саяд нь өмч ноогдох ёстой гэж хэллээ тийм ээ. Тэрний ихэнх нь газар байх нэ тийм газар байх нь. За түүнийхээ 10% нь мөнгө байх ёстой гэдэг нь 1 сая долларын хэмжээний шууд яхав нийгмээс нь ингэж одоо өгөх ёстой. За тэр хүний мөч тийм ээ одоо янз бүрийн одоо тэр гимтэл бэртэл байна шүү дээ. Одоо сая өчнөө хүн нас барж байна. 6 сая төгрөг. Гэхдээ тэр 6 сая төгрөг чинь юу вэ? Одоо манай нөхдүүдийн одоо юунд юу яадаг вэ мөнгө шүү дээ. Одоо машинанаас нь л одоо дор хаяж л одоо багал мөнгө байж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо тэгж одоо улс үндэстэн манай монголчууд одоо ингэж явдаг цаг тийм ээ ингэж явдаг одоо үе биш шүү. Ингээ хүн төрлөختөн биднийг харж байгаа шүү. Эндээс монголчуудаа эхэлж үнэлье. Бүгдээрээ бие бинийгээ ингэж үнэлье. Ингэж одоо бусдаа ч гэсэн ингэж одоо харилцъя. Бидний хэмжээний үнгүй хүмүүс бол биднийг одоо боолчлох хэрэг байхгүй гэдгийг албаасаар би ер нь энийг хэлэхдээ боолчлоос татгалж байгаа шүү дээ. Энийг хүн төрлөختөн даяар зарлж байгаа юм. Одоо энэ сикүү гэдэг энэ сэтгүүл дээр дэлхийд гарна. Ингээд 10 удаагийн ийм одоо үйл явдал болох юм байна. Нэг том үйл явдал нь дэлхийн нийтэд асар том одоо мэдээлэл өгнө. Тийм ээ? Хүн төрлөختөн нөгөөх одоо 10 асуудал гэл байгаа шүү дээ. Одоо шинэ мянганы одоо зорилтууд гэдэг ингээд тавьчихсан. Тий? Тэр бүх юмнасаа яах вэ? Одоо өтөр түргэн одоо гарах тийм бололцоотой юм байна. Одоо монголчууд гэхэд 2020 он гэдэг юу яана гэдэг шүү дээ. Хөгжиж эхэлнэ гэд худлаа шүү, худлаа. Ерөөсөө одоо ингээд өнөөдрөөс эхлээл ингээд одоо хууль төр засаг нь байгаа юм бол юу яагаад өгнө? Одоо зэрэгэлдээ тийм ээ тэр хууль шууд батлах ёстой. Монголын төр засаг тандж ирсэн үү? Жишээлбэл одоо Монголын хаадын гүн ухаан гэж ийм юм байна. Энийг төрийг барьж байгаа хүмүүс энд одоо ингэж суралцах ёстой юм аа. Энийг ингэж хэрэгжүүлэх ёстой юм аа гэж хандж ирсэн үү? Хандгаар барахгүй. Тайлга тахилгыг гэтэл нодын одоо дэлхийн 3 сая гаруй хүн 21 аймагтаа хийхэд 3 сая гаруй хүн ирэх гээд байна гэж би бүр албан ёсоор одоо хэлж ирсэн шүү дээ. Яагаад гэвэл дэлхийн 3 сая гаруй хүн яг энэ асуудлаар намайг хараад хүлээгээ сууж байгаа. Дэлхийн одоо лидер болсон. Тэгээ хэлсэн тэрийг зөвшөөрөөгүй байхгүй.
Зөвшөөрөөгүй учраас яасан одоо хүмүүсийн хүсэлтээр 5 удаагийн тайлах тахилах хийсэн. Тэгвэл мөнгө тэнхэлтэйг нэг удаад нь 130 гаруй иш үзүүлэлт ирж байгаа юм шүү дээ. Яг одоо энэ кинонууд дээр бол хүмүүс үзсэн, харсан, мэдэрсэн, биедээ одоо нөлөөлсөн бүх юма ярьж байгаа болохоос би бол яриаг байгаа шүү. Яриаг байгаа. Одоо харин одоо хүний үнцэн гэдэг асуудлаар жишээлбэл өнөөдөр ингээ хэллээ. Энэ бол хангалттай. Эннээс илүү одоо бичиг баримт дүүлдэх тийм бидэнд завж байхгүй. Ийм учраас албан ёсоор одоо танай телевизээр биднүүсийн энэ яриаг бол бид агуу их том оюуны хөрөнгө оруулалт хүн төрөлхтөнд хийлээ. Монголчуудаа хийлээ. Ийм учраас эннээс илүү одоо албан бичиг баримт одоо хөөцөлж явах шаардлага байхгүй. Тэгэхээр зэрэг энийг одоо төр засаг хүлээж аваад шууд яах вэ? Хууль гаргах ёстой. Хууль гаргаж чадахгүй бол би шавнараараа парламент байгуулна шүү. Тэ? Шавнараараа одоо парламент байгуул. Энийг одоо шууд зарлж, тэ? Засгийн газар бол бидэнд асуудал биш. Бид үндэсний аюулгүй байдлын зөвлөлттэй байгаа шүү. Тэ? Үндэснийхээ аюулгүй байдлын зөвлөлттэй байгаа. Тэр нь одоо Чингисийн Монгол улс үндэсний аврах үндэсний фронт гэдэг тийм фронтыг манай шавнар нэлээд одоо олон байгууллагуудын тэртэйг нийлээд ингээд байгуулсан юм байж байгаа. Тэгэхээр зэрэг ингээд одоо бид явнаа. Бидэнд улс төрийн эрх мэдэл чинь тийм ээ эрх чөлөө чинь байгаа. Тийм ээ. Ийм учраас одоо ингэж одоо явах болно шүү. Тэхийн тулд бид заавал эхлээд хэлнэ. Тэгээд төр засаг тэрийг маш хурдан хийх ёстой. Нэг ч хүнийг өвхүүлгүйгээр, нэг ч хүнийг хохироолгүйгээр, нэг ч гэр бүл, нэг ч үр хүүхдийг одоо зовоолгүйгээр хийх ёстой. Энд одоо тэр янз бүрийн одоо улсууд оролцож байгаа шиг байна. Тэр хүмүүс нь бол тийм ээ одоо саяын одоо юугаар бол юу яаж байгаа шиг байна. Тэр хүмүүсийн хувьд бол та нар боловсрах хэрэгтэй. Тийм ээ. Боловсрцсан яг эндээс шин юм хүлээгээд дагахгаа явж байгаа хүмүүсээ л даг. Тэднүүсийгээ сонс. Тэрнээс одоо юм мэддэг хүмүүс нь одоо дээшээ гардаг. Одоо цаг дууссан гэдгийг одоо би бүр албан ёсоор одоо зарлж байгаа. За баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн манай бодлого нэвтрүүлэг ингээд ерөнхийдөө цаг хугацааны хувьд өндөрлөлтөд шаандж байгаа хэрэг үзэгчтэй. Тэгэхээр та бүхэн өнөөдрийн манай нэвтрүүлгээс одоо зарим хэсэг нь бол үнэхээр төрүүчийн холбогдогч шиг одоо уцаар холбогдсон үнтэй адилхан шал одоо авцалтаагүй ойлгомжгүй юм ярьлаа наатаха бойл гэж хүлээж авсан байх. Нөгөө хэсэг нь бол одоо шаашиж дэмжиж хүлээж авсан байх. Нэг хэсэг нь бол бас гайхаж эргэлзэж хүлээж авсан байх гэдэгт итгэлтэй байна. Яагаад гэвэл өнөөдөр манай нэвтрүүлгээр хөндөж гаргаж ир тавьж байгаа энэ асуудал бол үнэхээр хэвлэл мэдээллийн салбарын хувьд ч гэсэн бас нэлээд шинэлэг асуудал байлаа. Тэгэхээр үнэхээр Монголын хаадын гүн ухаан гэж юм байна. Энийг энэс та бүхэн чадах чинээрээ суралцаач гэж бас миний зүгээс бас тодорхой хэмжээгээр энэ нэвтрүүлгийг хийхийн тулд бас нэлээд судалгаа хийсэн хүний хувьд хэлмээр байна. Тэгээд үнэхээр одоо энэ хаадын гүн ухаанд суралцахыг хүсэх юм бол та бүхэн Монголдо үйл ажиллагаа явуулж байгаа Дэлхийн Чингис хааны академид хандаарай. Чингис хааны Дэлхийн академид хандаарай. Тэгээд тодорхой хэмжээгээр энд одоо сая та бүхэн ойлгож авсан байх гэж бодож байна. 10 жил заасан ч одоо дуусгааргүй ийм гүн ухаан байгаа юм байна. Бас дээр нь манай нэвтрүүлэгт өнөөдөр урагдсан боловч хүрэлцэж ирж арай хараахан хэмжээгүй хүрэлт байгаа гэж хүний мэдээснээр бол хар баг байхаас нь одоо аав ээж нь ингээд шүлэг шиг чэйжлүүлээд ирчихсэн тийм гүн ухаан байдгийм байлээ. Тэр одоо энд ном болоод ирчихсэн ингээд байж байна. Тэгээ энэ бүхэн бол одоо үнэхээр бид бүгд өөрсдөө энэ бүхнийг байхгүй үгүй гэж үгүйсгэх хэрэг биш. Аливаа зүйлийг үгүйсгээд байхгүй болгочиход маш амархан байдаг. Аливаа зүйлийг шинээр хийж, босгож, бүтээж, хүлээн зөвшөөрөхөд маш хэцүү байдаг. Тэгэхээр энд бол тодорхой хэмжээгээр өөрсдөө эхлээд боловсрыг, өөрсдөө эхлээд ойлгоё. Тэгээд монголчууд бүгдээрээ Монголоо өөрчлөхийн төлөө дээр нь бас Чингис хааны Дэлхийн академи бас уриалж байгаа. Дэлхийг өөрчлөе гэсэн энэ том өөрчлөлтөнд гар бие оролцъё гэдэг ийм урайг үзэгч та бүхэндээ хүргэе. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэг та бүхэнд тодорхой хэмжээний ойлголтыг өгсөн байх гэж бодож байна. Үзэгчид та бүхэн бас өөрсдөө бас нэгэн дүн шинжилгээ хийгээрэй. Энэ үгийг би өөрөөсөө биш Чингис хааны Дэлхийн академи тэрүүн даваа нэмгой хэлсэн нэг үгийг хэлье гэж бодож байна. Энэ юу вэ гэхээр тэнгэрийг биш, бусдыг биш, өөрийгөө шинж гэсэн нэг агуу үг хэлсэн байт юм байлээ. Тэгэхээр эхлээд өөрсдөө шинжээ, дараа нь одоо бусдыг шинжээ. Ингээд үзэгчид та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийн маань бодлого нэвтрүүлэг өндөрлөлөө. Тэгээд Монголд одоо Чингисийн хаадын гүн ухаан гэдэг ийм том агуу зүйл байна шүү. Энийг Монголоос өөр хаанаас ч сурч бид нар хаанаас сонсохгүй юм аа. Тэгэхээр Монголдо байгаа, Монголоосоо суралцж болох энэ том агуу зүйлээсээ суралцъя. Тэгээд энэ зүйлийг сурцсан байхад бидэнд одоо илүүдэхгүй. Тэгээ энэ зүйл суралцаараа гэж та бүхнийг бас уриалах байна. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэг өндөрлөж байгаа. Нилээд олон үг хэлчих болоо. Та бүхэндээ баярлалаа.